Сайн бацгаануудаа бүхний өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлээр өмнөх файлыг хэрхэн нээх тухай хичээлийг оруулъя. За өмнөх файлыг нээх нь ямар давуу талтай вэ гэвэл өмнө нь бид нар зөндөө олон мэдээлэл боловсруулсан байдаг. За тэрэн дээрээ засвар өөрчлөлтөө хийгээд явах юм бол цаг хугацааны хувьд болохоор хэмнэлттэй байдаг. Ингэж ажиллах нь цаг хугацаанд хамаагүй илүү ач холбогдолтой байдаг гэсэн үг ээ. За бусад програмуудын хувьд ч гэсэн мөн адилхан байдаг. За өнөөдрийн хувьд болохоор өмнөх ажилласан Word програм дээрээ ажиллаад үзүүлье. За ингийн тулд зүүн гар талын Start гэсэн дээр очиж маусныгаа дарлаа. Үүнээсээ Word-ын файлаа сонгож өглөө. За ингээд одоо бид нэгдүгээр арга нь болохоор Word-ын файл нээх арга 1 гэж байна. За энийг болохоор бид нар яг нэр өгж нээж агаад дотор нь бичвэр мэдээлэл оруулсан учраас энэ файлтай ажилласан гэсэн үг. За хоёрдугаар арга нь болохоор бид нар яг нээж дотор нь мэдээлэл оруулаагүй учраас энд харагдахгүй байгаамаа гэсэн үг. Энэ ажлын талбар дотроо. За нэгдүгээр аргыг нь нээх арга нь болохоор ийм байна. За эндээс сонгоод өгье. За ингэх юм бол өмнө нь ажилласан тухай харагдаж байна. За тэгвэл энийг хаачи. Одоохондоо засвар өөрчлөлт хийхгүй байна гэсэн үг. За хоёрдугаар арга нь болохоор өмнөх файлаа нээх арга нь болохоор дахиад мөн адил стартаасаа Word-о сонголоо. За энэ Word дотроос бид нэр blank document гэдгийг сонгоё. За ингээ хоосон шин хуудас харагдаж байна. За энэ үед болохоор өмнөх файлаа хэрхэн нээх вэ гэвэл зүүн гар талын дээр байгаа файл дээр сонгосон. Үүнээсээ бид нэр open гэдгийг сонгож болж байна. За бид нар сая энийг нь харахад ингэж харагдаж байгааг хэлсэн. За тэгвэл эндээс нээх боломжтой бол дараагийн арга нь зүүн гар талаас open хийж байна. За open хийсэн юм чинь нөгөө файл маань хаана байгаа вэ гэсэн үг. За тэгвэл энэ desktop-н дээр файл нээх арга 1 гэдэг ингэ харагдаж байна. За энийг сонголоо. Тэгэхээр мөн адилхан өмнөх файл маань нээгдэж харагдаж байна. За тэгээд энэ дээр засвар өөрчлөлтөө хийгээд үзье. За тэгвэл одоо Word-ийн файлыг нээж засвар өөрчлөлт оруулав гэ. За ингээд засвар өөрчлөлт оруулсан учраас үгээ биччихлээ. Энэ маягаар дараа хичээлүүдээ энэ дээрээ боловсруулаад явах боломжтой гэсэн үг. За өөрчлөлтөө хийсэн юм чи одоо бид нар болохоор keyboard-ын дээрээс Ctrl+S-ийг дарах юм уу? Зүүн гар талын дээр байгаа save товчлуур дээр дарнаа. За одоо би зүүн гар талын save товчлуур дээр курсорыг ойртуулад очиход keyboard-ноос Ctrl+S-ийг дарж болно. Эсвэл энэ товчлуураа дарж болно гэсэн үг байна. За тэгвэл одоогоор би энэ товчлуурыг дарлаа. Word-ын файл нээх арга 1 гэдэг ингээд нэгдүгээр арга гэдэг ингээд нэр өгсөн. Энэ яг энэ нэрээрээ хадгалаатай байж гинэ гэсэн үг. За тэгвэл энэ нэрийг нь өөрчилж хадгалах хэрэг гарч болно. Тухайн файлыг хувилж гэсэн үг байна. За тэгвэл энэ дээрээ дахиад засвар өөрчлөлтөө хийхдээ энэ файлыг өмнөх файлаа их хуваар нь байлгаад за дараагийн засвар өөрчлөлт оруулахыгаа болохоор дахиад шинээр нь үүсгэх боломжтой гэсэн үг. Ингийн тулд зүүн гар талын файл руугаа дарлаа. Файл гэсэн дээр за үүнээсээ save дарах юм бол саяны хадгалах үйлдэл хийгдэн гэсэн үг. Энтэйгээ энэ товчлууд дээр дарсан keyboard-оос Ctrl+S дарсантайгаа адилхан. Тэгвэл бид нар файлын нэрийг өөрчилж хадгалах гэж байгаа учраас зүүн гар талын файл дээрээ дараад save as save-ыг сонголоо. За хаана хадгалах вэ гэж байна. Энэ компьютерийн desktop-ын дээр хадгалъя. Desktop гэдгийг сонгож өглөө. За тэгвэл энэ файлын маань нэр нь ингэж уртаараа өмнөх файлын нэр маань шууд харагдаж байгаа бол одоо энэ дээрээ бид нэр хасалт хийгээд Word-ын файл гэдэг нэрээр хадгалаад үзье desktop-ын дээр. За ингээд өөрчлөлтөө дууссан бол save дарлаа. За одоо ингээд save дарсан юм чинь одоо энэ файлыг хадгалахгүйгээр өмнө нь хадгалсан учраас чагтаа дараад гарчие. За ингээд өмнөх нэгдүгээр арга нь энэ байна. Хоёрдугаар арга нь энд байна. За сүүлд хийсэн өөрчлөлт маань болохоор энэ зүүн гар талын хогийн савны доор байгаа харагдаж байна. За тэгвэл Word-ын файл гэдэг бид нэрийн нөгөөд хадгалсан файл маань энд харагдаж байна. Энэ маягаар дахин файлаа нээгээд ажиллах боломжтой, засвар өөрчлөлт хийх боломжтой. За мөн тухайн их файл болсон их файлаа авч үлдээд
нэрийг нь өөрчилж хадгалаад дахин шинэ хувилбар үүсгэх боломжтой байна гэсэн үг байна. За та бүхэнд их баярлалаа.